хичээлийн сэдэв бол 3 сарын хэдэн нэлээ 11 нөө 12 нь ямар сэдвтэй хичээл үзэх вэ гэвэл гүйдлийн соронзон шинж. За гүйдлийн соронзон шинж. За өнөөдөр энэ хичээл үзэх нэ. За тэгэхээр энэ хичээлийг үзэхээс өмнө 7 дугаар ангид үзсэн хичээлүүдээ сэргийн санаа хэдүүлээ. За бүгдээрээ сайн мэддэг нэг зүйл байдаг тийм ээ. За энэ нэг талд нь n гэсэн бичээстэй нөгөө талд нь s гэсэн бичээстэй тийм ээ. Энэ бол тогтмол соронзон. За энэ бол тогтмол соронзон. Тогтмол соронзон тийм ээ. За энэ тогтмол соронзон бол байгальд маш илбэг байдаг, маш олон төрлийн юмд ашиглагддаг. Тэр дотор бидний амьдралд ч ашиглагдах нь их. За тэгвэл энэ тогтмол соронзыг ашиглаад бидэнд маш хэрэгтэй нэг багаж бүтээсэн зүг чигийг олоход тусалдаг тэр багаж нь юу вэ? За NS гэсэн бичээстэй луужин тийм ээ. Луужин гэдэг багаж байна. За луужин гараад өгөлээ мэдээж хэрэг зүг чигээ хаана явж байгаагаа олдог төөрсөн тохиолдолд тэрийг ашиглаад зүг чигээ олох бүрэн боломжтой. За тэгвэл луужин хэрхэн ажилладаг вүлээ гэсэн нэг асуулт байна тийм ээ. Луужин яг хэрхэн ажилладаг? За энийг үзэхийн тулд эхлээд луужин соронц хоёр хоорондоо ямар уялдаа холбоотой юм бол доо гэдгийг үзье заяа. За энэ бол луужин байна тийм ээ. Луужин байна. За энэ луужин байна. За луужин зүгээр энгийн байхад яаж зааж ах вэ? NS гэсэн дээдлэлд доотлох хоёр туйлыг заадаг тийм ээ. За тэгвэл ийм ажиллаж байгаа луужингийн ойролцоо багш нь за луужингийн гол тавьж агаад за нөгөө соронзонгийн ингээд тойруулъя. Луужингаа тойруулаад соронзоо эргүүлье. За луужингийн зүв яаж ийн? Ажиглагдаж байна уу? Эргэж байна тийм ээ. Соронзоо дагаад эргэж байна шүү дээ. За энэ S талын ойртуулахад улаан нь эргээд N талын ойртуулахад цагаан нь татагдаад байна тийм ээ. За ингээд тойрч эргээд. За энэ юутай холбоотой вэ? Энэ мэдээж луужин соронзон орноор ажилдаг гэдэг баталгаа тийм ээ. Луужин соронзон орноор ажилдаг гэдэг баталгаа. Соронзон орон ашигладаг байна шүү дээ. Соронзон орон ашиглан ажилдаг. За тэгэхээр луужинг хаана очоод ажилуулахад тохиромжгүй юм байна. Том төмөр биетийн хажууд луужин ажилуулахад зүг чигээ буруу болдог гэсэн санаа хэлэх гээд байгааз. Зүг чигээ буруу болдог юм байна тийм ээ. За тэгвэл луужин гэдэг нөхөр дэлхий дээр яаж ажиллаад байна вэ? За соронз бол мэдээж ойлгомжтой тийм ээ. Төмөр биетүүдийг металл биетүүдийг өөрлөгөө татдаг шинж чанартай. За тэгвэл дэлхийн хувьд луужин яаж ажиллаад? Луужин хэрхэн ажиллаад байна? За тэрийг судлъя л да. Дэлхийн хувьд луужин хэрхэн ажилладаг гэдгийг харъя. За энэ дэлхий гаргач. За дэлхий байна. Луужин байна тийм ээ. За ингэ баярлуулчих. За тэгэхээр нөгөө яах гээд байна?
Дэлхийн маань өөрөө дотроо юутай юм шиг дүслэгдсэн байна энэ. Соронзон оронтой байна, тийм ээ. Дэлхийн өөрөө соронзон туйлтай гэж ярьдаг мөн үү? За. За тэгвэл дэлхийн өөрөө соронзон туйлтай гэдэг энэ жишээн дээр багш нь ярилцъя л да. Багш нь та нарт нэг зураг харуулъя. За багш нь та нарт нэг зураг харуулъя. За энэ. За энэ зураг байна. За энэ зургийг харж байна уу? Энэ зургийг харж байна уу? Илгэцэн дээр зураг харагдаж байгаа тийм ээ. За энэ зургаас харахад дэлхий дотор том соронз байгааг төсөөлж болох нэ дээ. Тэгэхээр нөгөө дэлхийн хойд туйл, өмнөд туйлын хоорондын холбоог нь гаргая л да багш. За ингээ гаргая. За ногооноо тийм юм гэлээ. За яг энэ цэг бол энэ цэг маань өөрөө дэлхийн соронзон туйл заяа. Соронзон туйл. За ямар туйл вэ? Хойд туйл тийм ээ. Хойд туйл. Соронзон хойд туйл. За энэ цэг нь өөрөө ямар туйл гэж байна? За энэ бол өмнөд соронзон туйл. Өмнөд соронзон туйл. За энэ бол өмнөд соронзон туйл. Тэгвэл бид бүгдийн мэддэг хойд туйл, өмнөд туйл гэдэг хоёр туйл нь яг ямар туйл вэ гэдгийг энд харагдаж байна. За бидний сайн мэддэг хойд туйл нь тийм ээ. За энэ ямар туйл вэ гэвэл газар зүйн туйл. Газар зүйн хойд туйл. Газар зүйн хойд туйл. За тэгвэл энэ цэг нь ямар туйл болж таарах гэдэг юм? Газар зүйн өмнөд туйл байх гэдэг үү? Газар зүйн өмнөд туйл байна тийм ээ. Газар зүйн өмнөд туйл. За тэгэхээр энэ ялгаануудыг гаргаж авах хэрэгтэй. Яагаад газар зүйн өмнөд хойд туйл, соронзын өмнөд хойд туйл гэдээ ялгаад байна гэвэл за тэгвэл нөгөө луужин маань өөрөө за энд багш нь луужин зураг. За энд нэг луужин байсан гэж бодоход энэ луужин өөрөө яах гэдэг вэ? Луужны N гэдэг туйл нь нөгөө соронзны хойд туйлдаа татагдах нь шүү дээ тийм ээ. Соронзны нөгөө дотор байгаа дэлхийн соронзны хойд туйлдаа татагдана. Энд байгаа S гэдэг туйл нь энэ туйлдаа татагдах гэдэг шүү дээ тийм ээ. Энэ туйлдаа татагдах гэдэг. Тэгэхээр луужингийн ажиллагаа нь ердөөсөө дэлхийн соронзон туйлдаа холбоотой байх. За тэгвэл эндээс маш чухал дүгнэлт гарах гэдэг. Уул нь Nord гэдэг маань өөрөө хойд туйл тийм ээ. Nord гэдэг маань хойд туйл тийм ээ. Nord гэдэг маань өөрөө хойд туйл шүү дээ. Хойд туйл. Гэхдээ дэлхий доторх соронзыг харахад энд нь South гэвч байгаа. Энэ South гэвч байгаа. South гэж байгаа. South өөрөөр хэлбэл өмнөд гэж байгаа. Тэгэхээр эндээс юу гарах гэдэг нь гэхээр нөгөө дэлхийн өмнөд туйл гэдэг маань луужингийн хувьд яригдах нь шүү дээ. Луужингийн зүүнний хувьд хойд туйл болохоос соронзны туйл бол биш яах нь шүү дээ тийм ээ. Хэрвээ соронзны хувьд аваад үзвэл энэ хоёр солигдох гэдэг байгаа. Өөрөөр хэлбэл соронзны South туйл гэж ярих ёстой байсан байж тээ. Гэхдээ бид яаж юм? Амьдралд дөхөн байх үднээс юг ашиглаж байна? Нөгөө луужингийн зүүнний татагдж байгаа талын дээшээ татагдж байгаа талын ямар туйл гэж нэрлэж байна? Nord туйл гэж нэрлээд тэр хавьд байгаа улс орнуудыг хойд туйл. За тэр экватороос дээдлийн яах гэдэг юм? Хойд туйл тийм ээ. Хойд туйлын газар нутаг хойд Америк гэх мэтээр нэрлэж байгаа байна шүү дээ. Тэгэхээр энэ ялгааг маш сайн гаргаж авах хэрэгтэй. За энэ ялгааг маш сайн гаргаж авах хэрэгтэй. За энэ зургийг зурж аваарай. Хичээл дуусахад би энэ зургийг юу болгож тавина шүү. Групп дээр шууд скриншот маягаар нь тавина заяа. За тэгвэл хичээлээ үргэлжлүүлээ. Тэгвэл хоронд луужин хоёр ингэж ажилладаг байх нэ. За тэгвэл бас нэг асуудал байна. За тэр нь ямар асуудал вэ гэвэл за
Соронзон. За сая хичээлийн сэдв маань гүйдлийн соронзон шинж байсан тийм ээ. Хичээлийн сэдв маань гүйдлийн соронзон шинж. За тэгвэл яагаад би гүйдлийн соронзон шинж гэж илтгэсэн хэлээ. За тэрнээс өмнө эхлээд соронзыг ярилцаадах юм. За соронз гэдэг зүйл юм байд юм байна. Хоёр туйлдаа N-S гэдэг хоёр туйлдаа байд юм байна. Тэгвэл эргэн тойронд нь соронзон орон үүсдэг. Тэр соронзон орон нь N-S S рүү чиглэлтэй төгсгөлгүй мурын шугам байна. Тэгэхээр энэ доторгоос үргэлжлээд яваад байна гэсэн санаа хэлж байгааз. За N-S S рүү чиглэлтэй төгсгөлгүй мурынууд байна гэсэн үг. N-S S рүү чиглэлтэй төгсгөлгүй мурынууд. N-S S рүү чиглэлтэй төгсгөлгүй мурын. Тэгэхээр энэ дотор төгсгөлгүй гэдэг нь ямар санаа агуулж яах вэ гэхээр энэ мурыг дуусгахгүй гэсэн үг. Энэ мурыг дуусгахгүй гэсэн. Дуусахгүй ингээд битүүн мурыг тийм ээ? Битүүн мурыг. За тэгвэл соронзны ойролцоо байгаа буюу энэ цэг дээр байгаа соронзон орныг аваад үзвэл энэ А цэг дээр байгаа соронзон орн нь Б цэг дээр байгаа соронзон орноос хавгүй их байдаг. Яагаад гэвэл энэ хоорондох зайнаасаа шууд хамаардаг. Энэ уучлаарай хүүхдүүд интернет тасарчлаа. За хичээлээ үргэлжлүүлье. За юу ярьж байлаа? Соронзны ойролцоо байгаа цэгт соронзон орон хүчтэй холдох тусам соронзон орон сулардаг гэж үзсэн тийм ээ. Тэгвэл түүнээс хойш юу гэж үзэх вэ гэвэл хэрвээ би ингэж аваад үзвэл за энэ багш нэг туйл. За энд энэ туйл гэж үзсэн чинь. За нөгөө талд нь S туйл гэж үзчихье. Нөгөө талд нь S туйл. За хэрвээ ингэж үзэх юм бол энэ холд нь соронзон орон үүснэ. Тэр нь яах гэдэг нь N-ээс S рүү чиглэлтэй гэх гэдэг байна да багш тийм ээ. За ийм соронзон орон үүснэ гэсэн үг. Ийм мурын соронзон орон үүснэ гэсэн үг. Ийм мурын соронзон орон үүснэ. За ийм соронзон орон үүснэ гэсэн үг. За ийм соронзон орон үүснэ. За.
Яг. За өнөөдрийн хичээл дууслаа. За би та нарт юу өгөх вэ? Энэ зургийг зурж авах даалгавар өгнө. Энэ зургийг зурж авах тийм ээ. Энэ зургийг зурж авах даалгавар өгнө. Энэ зургийг яг багшийнх нь хэлснээр нь зурж авах даалгавар өгнө багш нь. Яг энүүгээр яг энүүгээр нь зурж авах багшд нь даалгавар өгье. За яг энэ зургийг багшийнх нь тайлбараараа зурж аваарай заяа. Яа. За энэ зургийг зураад авчих. Өнөөдрийн хичээл дууслаа. Баярлалаа. Багш энэ слайд дээр байгаа зургийг үү?